Hey guys. Сайн байцгаана уу? За өнөөдрийн бичлэгээр бид хоёр notebook-ийн review, reaction, recap гэж байгаа. Энэ нь болохоор би өмнө ерөөсөө notebook үзэж байгаагүй. Тэгээд манай ихтер надаа ер нь анх удаа үзүүлж байгаа. Тэгээд recap руу орцгоё. За тэгэхээр манай кино эхлэхдээ болохоор ингээд амар apocalypse now шиг те гэл нэг юм юу сүрж байгаа шатж байгаа дэлхий шиг ингэж эхлээл нэг нууран дээгүүр эхлээл нууран дээр нэг залуу ч юм уу өвөн ч юм уу нэг хүн ингээл каниугаас илүүрдээл ингээл явж байгаа тий. Тэгсэн чинь цаанаас нэг хитэн шувуу нисээл. Тэгэл нэг байшин руу орсон чинь нөгөө байшин дээр нэмгэн харж байгаа байхгүй. Тэгсэн чинь яг тэр газар нь болохоор хөгшчүүлийн асамжийн газар байна тий. Тэгээд тэр өвгийн эмгэн хоёр нь бол тэнцээ хийцдэг. Нөгөө тэр улаан хувцас хүмүүссэн эмгэн дээрээ очиод нэг түүх ярьж байж байгаа. Тэгээ хайрын түүх. Гэснээр нөгөө хайрын түүх яриад гэсэн чинь энэ чинь 1940 оны 1940 оны 6 сарын 6-ны өдөр Ryan Gosling-ийн тоглосон нөө гэдэг дүр хүний Rachel McAdams-ийн тоглосон айлыг анх удаа хараад ирнэ бол ингээд анхны арцад дурлаж байгаа тийм. Ryan Gosling бүр нэрээ арай л залуухан байж өгшөө. Би бүр хараад энэ ч одоо DH хийсэн юм те барыг 16 дэх хөгжил гарч ирлээ тийм. Rachel McAdams тийм. Манай rom-com-ийн хатан. Mean Girls өөр юу гэдэг чинь ямар цаа. Бүгдэн дээр нь тоглосон байгаа. Тий. Айлын нь болохоор Айлын найзынх нь найз залуу нь Новагийн найз нь ууштаарад энэ хоёрын ер нь бол хоорондоо танилцж байгаа. Тэгсэн чинь манай Ryan Gosling шууд Айлын дээр очиод хүй надад бүжиглмээр байна өдр гээл. Жоох эйгүү. Тэгэл за ингэ өнгөрч байгаа. Манай Айлын найз залуутайгаа Асыг харагчнаас нэр сууж байгаа. Тэр асыг харагчвал үнэхээр бас юу зэ нэгт ингээ хойшоо хөдлөд юм. хоёрт янжигнаад байна. Тий, хоёрт ингээ ерөөсөө ямар ч бэхэлгээ авах те. Шууд урагшаа жоохон ингээл саваал унах юм бол ингээ боломжтой байхгүй. Тэгсэн чинь манай нөө шууд тэр дээр нь авирал надтай болзонд яваач маа шиг. Ер нь бол Жоох эйгүү. Жоон шахаад байгаа байхгүй. За 1940 онд ингээл зүгээр байсан гэж магадгүй те. Гэхдээ одоо ингэх юм бол шууд цагдаас хэрэглэмээр шууд те Facebook дээр шууд зураг хөрөхтэй нь оруулаад те. Өөрийг нь хартлаа шеэр гээл. Тэгэл маа нөө чи надтай болзонд явахгүй бол би энэс унж бүхлээ. Тэгээ ер нь бол айгүй тийм emotional manipulation ороод байгаа хэрэг тий. Ингээ. Тэгэл хөрхи энэ бүрийг амин аврахын тулд за би яви гэл хийж хэлээл юм болгосон. Тий. Тэгэлсэн маргааш нь нөгөө чи айлын дээр очивол чи нөгөө болзонд хамт явна гэсэн биз дээ өнөдөр гэсэн чинь. Юу яриад би тийм гэж. Тэгээд энэ дээр миний нэг анзаарсан зүйл заяа. Одоо манай айлын чинь ер нь бол ари нэг баян айлын охин байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг 1940 он л та. Гэтэ ингээд энэ шин дээр жолооч нэрж явж байгаа тий. Жолооч нь хар аштай байгаа байхгүй юу? Тэгээ яг тэр үед чинь Америкт болохоор ингээд нэг юм бас хар цаа нэг racial segregation энэ гэдэг Америкт байдаг байсан тий. Арьс өнгийн юу гэдэг яг энэ үед нэг боолчсол байхгүй болсон байсан ч гэсэн хар ашнууд стил нэг жоохон цагаан цагаан ажтай үлдсэн маягтай. Тэгээ үлдсэн маягтай. Тэгэл ерөөсө холилддаг нэг хിവэр байсан. За тэгсэн чинь маргааш нь болохоор хин Новагийн найзхантайгаа кино үзэх болоод тэгээ айлтай хамт явж. Тэгвэл ингээд дабл дейт болчихж байгаа юм тий. Тэгэл манай Нова айлын хоёр чинь хамт кино үзэж сарж байгаа байхгүй. Киноноос гарч ирэнгүүт Нова айлын хоёр чинь хамт алхаал тий. Тийм ер нь жоохон киноны дундаар нэлээд флирт яваадсан байхгүй. Тийм. Тэр нь битүү флирт явж байгаа тий. Тийм яра. Тэгээд гараад ирсэн чинь хоёр чи баг үжээ өргөцсөн асууж чиг л тий. Тийм хоорондоо амьдрал яриад юу хүсэж байгаа, юу хийх дуртай гэж ярангуут. Тэгэхээр маа нөө болонгууд чи чөлөө юу хийх дуртай айл гэдгсэн чи айл болохоор би төгөлдөр орны дадлаханд явдаг, Францис ордог, зургийн зовоолонд явдаг. Тэр математикийнхаа юунд багшлалдаг гэсэн нөө төсөн. Чи яг өөрөө юу хийх дуртай гэл тий. Тэгвэл би зураг дуртай гэлтэгтэй. Тий. Тэгээд яг тэр үед хүмүүс хинч ерөөсөө айлгаас юу хийх дуртайг асууж байгаа юм шиг бол бас жоохон татаж эхлэв тий. Бусад залуучуудаас өөр санагдчих гисэн. Тэгээд хамгийн iconic хэсэг нь ингээ явж эхэлдэг байгаа. Бас жоохон эвгүй. Гэтэ 1940 он гэдэг бүгдээрээ бас санаа гаргатай. Тэгэл шууд юун дээр хөвтөл. Зам дээр хөвтөл. Тэгэл ер нь бол энэ чинь ингээ жан. Яа энэ даамарсан шүү дээ. Зүгээр нэг юм танилцаа шууд зам дээр тэр шууд орчихдаг. Одоо л энэ чинь машинч байгаа ч тий. Тийм машинч байгаа ч одоо шууд хитүүлэгч хөө шүү дээ. За тэгэл энэ хоёр чинь нэлээд би надад татаж эхлээд
Үүнээс хойш хамтдаа бүжиглээл. Яг нэг юм rom-com яг нэг хоёр хэсэг гэдэг шүү дээ. Тэгэл энэ хоёрын яг одоо Nova Ali хоёрын яг нэг халуухан хайрандаа шатж байгаа үе эрхлэлтийнх нь үеийг нэг монтажлал яваад. Энэ хоёр ч өөр. Энэ хоёр ч одоо 17 настай хүүхдүүд байгаа шүү дээ. Тэ бас л 10 жилийнхэн ихтэй бүр нэлээ бүр бас л wide чинь дүнсэлцээл тэ. Ичсэн зоохгүй. Тэгээ манай найзлч ингээл унаг дуутай хөрхөн Новагийн гэрч нүүж ирээд аав автаа танилж байна. Тэгээ аавнаас хөрхөн нэг Новагаар ингээд нэг ном шиж нэг тийм эрдмийн юм болох гэж юм хэлсэн шүү дээ. Нэлээ алах. 17 настай хүүхдүүд гэхэд бас нэлээ алах. Үнсэлцээл олон нийтийн газар тэ. Тэгээд манай эхнэрийн эснэр болохоор энэ дараачин син бас аюу iconic син гэж байгаа. Далайн хэрэг дээр тий. Далайн хэрэг дээр байж байгаа л нөгөө айлцаа. Намайг шуу гэж хэлээж хоёлаа шуу болъё. Дараанаасандаа шуулъя гэл. Намайг шуу байсан ч хайрлахгүй. Намайг шуу байсан ч хайрлахгүй. Тэгээ нөгөө олон удаа хайрлнаа. Тийм ээ чи шуу, би шуу, хоёулаа хамтдаа шуу. Энийний дараачин хэсэг надаас их онцлогчтой санагдсан. Яа гэнгүүт нөгөө бол нөгөөгийн аав хоёр нэрэлж байгаа нэг яа ажилчин ангийн усуд байгаа шүү дээ. Энэ нөгөө ч болохоор юун дээр ажилладаг. Модны компани тийш. Модны баригат ч юм уу. Модны баригат байж тээ. Тэнгүүт яг нь ажилчин ангийнх нь болохоор яг энэ хар арьстай хүмүүстэйгээ ингээд гоё яаж магаал тэг хөгжинч мөгжөнд бол амар хамтдаа гоё байгаа байхгүй. Тэгэхээр ер нь бол энэ кинон яг энэ ноутбук дээр бол цаагаараа бас нэг юм тухайн үеийн бас racial тэг хар арьстай хүмүүсийн Америкийн нэг тийм юуг харуулдаг байгаа юм шиг санагдсан. Манай энэ хоёр ч үерхээл машин шин унаал явжсэн. Ер нь айгүй токсик те. Тийм. Бас айгүй токсик. Бас энэ харилцаанаас жоохон айгүй токсик харилцсан. Одоо шинээр ингээл би рүүгээ цохилцаал те. Тий, алгаж малгацснаа шууд араас нүсэлцэл. Ингээл те. Тэгэж ирсэн манай Али ч гэртээ нэг орж ирээд аавт байж. Аав нь биш те. Яг Сталин шиг заяа. Бүр хаанаас нь ч харсан Сталин гэхээр царайтай байгаа. Ерөөсөө айлтай адилхан биш байгаа тоххой. Айлын гэр бүл нь хэнийг Новаг дуудаж авчирэл тэд нэг юм хоол мол дилээж байгаа байхгүй. Нилээн баян айл. Тэгэнгүүт бас арай амар эвгүй энэ чинь ингээд зөөгч хийж байгаа хоол мол нь хийж байгаа хүмүүс нь цэвэрлэгчтэй гэр оронд нь ажиллаж байгаа хүмүүс нь бүгд тэр хар аштай хүмүүс байгаа байхгүй. Тэгээд энэ чинь одоо Америкийн нэг Southern хэсэгт нь гэж байгаа байхгүй. Одоо нэг Florida, Texas одоо юм уу Alabama тэр хавцсан шүү байгаа. Айлын гэр бүлийнхнийг ингээд амар баян байгааг харангууд бас айгүй эвгүй. Энэ чинь нэг Америкт чинь яг Civil War болжсэн шүү дээ. Иргэний дайм болоод тэнгуут яг North болон South гэх ингээ хоёр хуваагдаад хоорондоо байлжсан. Өмнөд болон хойд гэдэг ингээд. Өмнөд хэсэг нь болохоор хөдөө ааж ахуй амар ихэлдэг тэрүүгээр амар баян. Тэгээд тэр газартаа нөгөө нэг тариалангийн газар мазартаа дандаа нөгөө хар аштай хүмүүсийг ажиллаулдаг байсан. Тэгээд иргэний дайны дараагаас хойд хэсэг нь одоо Абрахам Линкольны өдөрцсөн тэр хойд хэсэг нь ялснаас болоод Америкт ер нь бол боолчлыг ингэж зогсоосон тийм. Тэнгүүд Америкт байгаа хар аштай боолуудыг ер нь бол яг Америкийн иргэн гэж үзээд ер нь бол чөлөөсөн баггүй. Гэхдээ стил одоо нэг тэр үед тийм боолтой байсан айлууд нь баян хэвээр байдаг. Энэ үед 1940-од оны үед Southern гэснээр ингээд баян байгаа гэр нь бол гэр бүлүүдийн одоо өвөг эцэг нь боолуудтайсэн. Тэгээ айлын гэр бүл нь ер нь нэг тийм боолчлолоос баяжсан гэж ер нь бол би хараад байгаа. Тэгээд ер нь цаагаараа жоох юу заяа. Ер нь ухаад үзэл. За тэгээд буцаад нөгөө нэг кинороо гарах юм бол бөөнөр ингээл суугаад айлын гэр бүлтэй хоол идэж байгаа. Тэгэл айлын ээж мэж ингээл нөө гэж жоох ингээл яагаад байх хараад байх. Өө чи юу идэм гэдэг. Тэгээ би энэ lumber yard ажилладаг. Lumber yard гэж одоо мод хагалдаг л. Мод хагалцгааны газар тийм. Майк жоох ингэ дургу байгаа нэг харагдаад байгаа байхгүй тий. Тэгэл хин айлгийн аав ээж хоёр нь хоорондоо яахтай зүгээр нэг л зүгээр зуны л үерхэлтэй. Одоо энэ айлын уусаа намар болонгууд нөө Нью-Йорк явж их сургууль явах гэдэг байна шүү дээ. За тэгэл энэ дараа чи манай айлын нөгөө хоёр чи анхны шинэ хийх гэж байна. Тий анхны шинэ хийх гэхдээ бас жоох юу зэ. Бүр нэг нургах байгаа нэг байшин дээр очиж байгаа байхгүй. Тэгснэ энэ чи 100 жилийн хэдэн зуун жилийн өмнө ингээд боолуудтай байсан mansion. Энэ чинь plantation гэж байгаа байхгүй. Plantation гэдэг чинь ер нь бол боолууд ажиллаулдаг байсан. Тийм нэг тариалангийн газар мазартай одоо нэг хөвөн мөнгөний тариалан барилтайсэн тийм ажигчин plantation гэдэг байгаа байхгүй. Нэг аим шиг энэ дээр гардаг нэг байшин руу оронгуудаа би өстой энийг худалдаж аваад энийг гоё ингээд цэвэрлээд тэгээ хоёлоо гоё энэ ч гоё амдрын явах юм. Тэгээ тэгмүүд айлаач би ингээ гоё цагаан байшинтай, цэнхэр дээвэртэй
Тэгээ гой зурхаад ингээд гол харгуйцтай тийм өрөөтэй тийм гой байшинтай болмоор байна гэлтгсэн чи манай нөө тэгээ би тэр чинь биелүүлнэ гэлчихсэн байхгүй. Тэгээд энэ хоёр чинь жан гэл дахиад аромат гол тэр хаанаас нь гараад ирсэн тэр лаануудын тэ хизээдээ хин тэрийг асаацгий. Тэгээд нэг лаа гаргаж ирэл тэр хоёрын анхны шүн. Тэгэл гол нь бас энэ хэсэгтэр зүгээр шууд дааваа авангуудаа энэ чи одоо 200 жил байгаагүй хүн амьдраагүй энэ модон шалан дээр шууд ивсэж байгаа байхгүй. Бүр ингээд зузаан матрас биш тийм. Доороос нь ухч мөхдөг юм аашаа. Доор нь баг шууд нэг хархан дээр аваачаад дааваад ивсэж байгаа байхгүй. Яаж ерөөсөө comfortable байгааг би ойлгохгүй. Тэгээд угаас дараагийн хэсэгтэр энэ хоёр ингээд нэг яаж чадахгүй анхны удаа болгож байгаа юу санагдал те. Тэгээд би ч гэсэн ер нь ийм газар хийх байсан бол нэлээд борих байсан. Тэгэлсэн чи ашгүй нөгөө найз нь гарч ирэл. Тийм тэгэл үгүй наа айлыг чинь баг цагдаа магдас ирүүлэх болоо ингээ хайж ин те. Шөнийн 2 цаг болчихно. Тэгээ шөнийн 2 цаг болж байгаа гэдэг чинь байхгүй. Тэгэл манай хоёр чинь айлыгийн гэрлөө ингээл яарал те. Тэгэл нөө уучраа хэлээл маа нөгөө ч болохоор үгүй айлыгийн буруу биш миний буруу гэдгсэн чинь шууд маа стаалн шууд гарч ирсэн. Миний хөө чи зүгээр нана байж би гэр бүлтэйгээ ярмаар байна гэл. Тэгээ шууд тусдаа ярих чиж хажуу өрөөндөө те баг нэг юм нөгөө манай нөө дүлийн хүн байгаа штэ тэнэг хүн байгаа сонсож байгаа штэ. Тэгэл нөгөө хин айлыгийн аав ээж хоёр нь наанаас сал мал наад бандаас сал мал хоосон хог шиг залуунаас хог наа чи хог мог гэл ээж нь амар ойлж марлаа. Хин ч гэсэн нөгөө ч гэсэн уусаа ингээд дургуун нүрэл гарна штэ. Тэгээ заа ер нь ингээд уусаа би ингээд энэ гэр бүлийн харилцаанд ингээд лай болж байгаа би зүгээр яваад өгдөө гэдэг. Явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь айлын араас нь гүйжчихэд хүй нөгөө чи явах гээд байгаа юм үгүй энэ төр гэл тэгсэн чинь нөгөө болохоор өчигтэй уусаа бодоод үзлээ чи угаасаа ингээд намраас одоо Нью-Йорк явна те. Тэгээд би бол Нью-Йорк угаасаа явахгүй, явж чадахгүй. Тэнгүүт хоёул одоо яаж харилцах юм зүгээр ингээд шалын мал гэдэг тэгсэн чинь айлын чи надаас салах юм. Үгүй би чамаас саллаа заа гэж бүр ингээд нэг тэр машин руу ингээл төлөөл айгүй токсик бүр нэг. Айгүй токсик. Яж яасан ч хүчтэй юм тий. Тийм аа. Нөгөө бүр ингээд дагзаараа барыг 3-4-с авч байгаа байхгүй тэр машин руугаа бол. Тэгэл тэгсэн яг явахсан чи араас нь. Үгүй чигээс явах гэж байгаа юм. Нөгөө үгүй хөвлөлтөө штэ. Би токсик штэ гэл. Эмэгтэй хүний хэлсэн өгч бүгд үнэн байдгүй ба. Айгүй орон гараа. Тэгэл нэг хоёр тэгэл хөргөө саллаа. Тий, салаад. Тэгээ маргааш нь шууд нөө хиний айлыгийн ээж нь айлыг дээр очиж байгаа. Өнөөдөр явъя гэдэг. Тэгээ айлыг чи үгүй юу вэ энэ ч одоо уулын дахиад нэг хэдэн 7 хоног байсан шүү дээ гэсэн чинь үгүй өнөөдөр явна гэл. Тэнгүүд айлыг шууд нөө нэг хар арьстай жолоочтой хэлээл. Ламбар яар дээр очие. Би нөөд ээж хэлэх хэрэгтэй нэгэл нөөд дээр очсон чинь өөрөө байхгүй. Найз нь очилээ. Найз нь очилээ. Би ингээд Нью-Йорк руу явах гэж байгаа. Тэгээд нөөд хэлээрээ гээл явж байгаа. Тэгэл одоо энэ чинь ингээд хайрын түүх ингээд ярьж өгöd байгаа шүү дээ. Манай нэг өвгөн эмгэн. Тэнгүүд голоор нь одоо бас манай өвөө эмээ хоёр л ингээд шилжээд байгаа байхгүй. За тэгэл энэ чи одоо баг битүү флашбэктэй нөгөө зунд дууссан. Тий айлын явсан хойш манай нөгөө амьдрал зөндөө их юм босоо цадах чам ажилд ороод тэ зөндөө гагнуурч илдвэн зэв хийгээл мөнгө олоод байжсэн чи гинт яасан дэм болоод. Тий. Цэрэг татагдаад. Дэлхийн хоёр суудаа. Дэлхийн хоёр дууссан болсон. Тэгэл манай нөгөө чи германчтай байж байгаа. Африкч байлдаа, Европч байлдаа. Тэгээ явжсэн чинь тал нь дэлбэрэлдэг нөөний найз нь өнгөрч байгаа байхгүй. Тэр үед болохоор манай айлын болохоор ангаахаар сурж байгаа. Их сургуульд сурж байгаа. Тэгээ ангаахаар нөгөө нэг цэргийн хүмүүст жоохон тусламж болох гээд нөгөө. Сөүлэг хийж байгаа тийм. Тэгээд юу сөүлэг чигээ явжсэн чинь тэнцээ нөгөө нэг баг ингээд битүү касктайсан нэг залуу хуржсэн. Гипссэн залуу хуржсэн тийм. Би таныг ингээд өөрийг чинь болцоонд дурж болох гэдэг ч байгаа байхгүй. Тэгсэн чинь манай айл ихлэ эдгэтгэх өгшөө гэл. Чиний царайг чи харж чадахгүй байна. Тэгээс үзүүгээ нэг баруун зүүн тийшээ эргэлдэг очиод намайг болцоонд дурж байна. Тэгээд нөгөө битүү гипслээсэн залуу нь яг үндэ аягүй сайхан залуу шүү дээ. Тэгсэн чинь та тэр манай нэг X-Men-ийг үзсэн бол манай X-Men-ийн Cyclops тоглодог James Marsden. Үнэхээр hot. So handsome. Үнэхээр сарайлаг. Тэр чинь тэгэл айлын дээр очиод хатагтай нөгөө болцоонд явнаас яасан бэ өгшөө. Явъя хөө. Болцоо хөө. Айлын чинь шууд ингэ дурлж байгаа тийм баг анхны харсаар. Үгүй үнэхээр нэр хүн дурлахгүй байхын аргагүй л тийм сайхан залуу байсан. Тэгээ тэр Lon Hammond гэдэг нь болохоор бас адилхан баян айлаа. Бас адилхан Southern Old Money гэж байгаа шүү. Өмнөд зүгийн тэгээд нэг хуучны ер нь бол тийм
их хөрөнгөтэй те. Тэгэнгүүтээ Lon Hammond гэдэг нь Hammond Cottons гэдэг нэртэй компани болж таараад. Тэгэнгүүт Cotton ч нөгөө нэг боолчлын үед боолуудаар төлөвлөдөг байсан. Тэгэхээр ер нь бол адилхан боол. Энэ ингээд хоёр боолтой байсан гэр бүл хоорондоо ингээд нийлэх гээл байгаа байхгүй. Тэгээд ерөнхийдөө болоод лон болоод манай айлын аав хоёрт нь маш их таалагдчихж байгаа. Мэдээж. Баян болохоор л хэлж байгаа. Тэгээд энэ хоёр ч амар ингээд бодсч молзол явж ирсэн энэ хоолнд ороод байжсэн чинь манай лон айлыг шууд натаа гэрлээч те. Танаа аав ээж шугаас зөвшөөрсөн. Тэгээд натаа ер нь яагаад гэрж болохгүй гэж. Тэгээд манай айлч гэсэн юм уус дуртай байгаа байхгүй. Тэгэл яг пропоз хийгээл байж байгаа тэр нэг тэр хоолнд орж байгаа газар нь ер нь бол адилхан л хар зөөгч нартай те. Хар дуучин муучтай. Харин Миний цаагаараа битүү ингээ нэг тиймэрхүү юм ингээ харуулдаг байгаа юм шиг надад санагдсан. Тэр үеийн баячууд хар аштай хүмүүсийг ер нь бол ингээ нэг амар үйлчлэгээ хийлэгдэг байсан гэх юм аашаа. Нөө чин цэргээс салагдаад ирж байгаа. Аав дээр үрж ирэл. Аав нь болонгууд одоо би энэ байшингаа зараад тэнгуү чиний бас одоо нэг одоо юуны GI payment гэдэг чинь одоо дайнд явсан пэймент гэх юм аашаа. Тэ цалин тэр хоёрыг нийлүүлээд чи одоо нэг хүсчихсэн байшингаа худалдаж авч болно гэдэг жоо байхгүй. Тийм нөгөө чи хот дотор автобусанд явж байгаад хэнийг айлыг одоо харж байгаа байхгүй те. Зам гарч байгаа юм. Автобусаас буугаал айлыг араас гүгээл яваад очсон чи яг хөө тэр чинь нэг хинтээ лонтой уулзахад явж байгаа. Тэгэл за айлыг ингээд юу яаж байгаа юм бэ? Гэрлэж байгаа юм байна. Сүү тавьсан байна гэдэг ойлгож байгаа байхгүй. тэгэхээр тэгсэн чидээс одоо ингээд айлын ингээд лонтой уулзсан байгаа нь ерөөсөө манай хүний нөгөө байшингаа дуусгах, байшингаа барих гэсэн дээр зорилгонд нь нөлөөлж чадаагүй байхгүй. Тэгэл нөгөө ч бүр баг хүсэл эрмэлзэлтэй нөгөө байшингаа янзлал гав ганцаараа тий. Гэтэ нөгөө нэг өөрөө ихтэй болохоор цаана бас жоохон нөгөө хэрвээ энэ байшингаа засчих юм бол яаж хийж байгаад айлыг татна гэсэн нэг тийм Сэтгэлийн гал нь унтраагүй. тэгэл байжсэн чинь манай хиний нөөгийн аав нь өнгөрөөл тэгээ манай нөгөө чинь ингээд сахлаа оруулж эхэлж байгаа тийм. Ер нь жоохон depression era. Тэнгүүт яг сахлаа ургаад эхлэнгүүт бидний таньж мэд одоо таньж мэдж байгаа нэг мэддэг Ryan Gosling гарч иж байгаа тийм. Байшингаа амар гоёор ингээд буудсан тийм. Тэгээ яг нэг айлын хүсчихсэн шиг юм цэнхэр дээвэр мэвэр тийм. Цагаан байшин. Цагаанаар ингээд буудсан муудсан. Тэгээд цаагаар бол айлын нөхөртөөгөө хамт байшинг нь авах гэж худалдаж авах шиг ирэх байхаа гэж хүлээгээд байсан байх тий. Гэхдээ бас маа нөгөө ч зүгээр байгаагүй бас хажуудаа нэг юм орыг нь дуулаад цуулах нэг хүүхэнтэй болсон. Тэгээ нөгөөх нь бас хөөрхөн нөхөр дэлхийн ойртуудад өнгөрсөн бэлэвшсэн юм ихтэй тий. Тэгээ ерөөсөө нөгөө бас хөөрхөн нэг тийм affection өсөддөг. Тэгээ нөгөө болохоор ерөөсөө бүр яг доктор нь ерөөсөө битүү айлыг зүрх рүүгээ оруулаад тэгээ хаалга хаацсан. тийм. Дотроос нь цоожилцсан. Өөр хэнийг ч оруулахгүй. Тэдгүүрээ шидсэн. Тэгээд тэгсэн чинь манай айл чи хурмаа хийгээл бүүн баярлал хөөрөөл хормын палаж усаад баахан найзуудаагаа цуглуулад ингээл байжсэн чинь бүр энэ хоёрын хурмын талаар сонин дээр бичсэн байгаа тийм. Тэгсэн чинь тэр сонин дээр бас юу байсан гэж бодож байна. Яг одоо та таасноо буруу байлаа. Тэр бол Нова байшинтайгаа зураг авах байсан. Тэрийг хараад манай айл шууд ухаалаад мэдсэн. Тэгээд энэний дараач чинь бас айгүй iconic гэж байгаа тийм. Энэ хурмынхаа нөгөө нэг палажтайгаа усан дотор орцсон. Энэ ихтэй айгүй сонь зөө. Бас ингээд манай айлын чинь ингээд улаан гэн айгүй дуртай юм шиг байна. Өрөө битүү улаан. Өмсөж байгаа хувцс нь дандаа нэг улаантай. Тэ? Одоо энэ дараачийн дээр чинь өмсөж байгаа хувцс нь ер нь битүү улаан зам. Тэгээд манай нөгөө нэг лооныхоо нөгөө нэг ажил дээр нь очивол би нэг өөрийгөө нэг одоо олоод ирья. Тэгээд нэг хаашаа чамаагүй нэг 7 хоног яваад ирээд болох гэж суугаад. Тэгээд лоон болохоор хоёулаа асуудалгүй үздэг шүү. Асуудалгүй. Өстөө ямар ч асуудал байхгүй. Би зүгээр жоохон ингээд хэрлэхээс өмнө ингээд өөрийгөө жоохон олох хэрэгтэй байна гэдээ явж байгаа. Тэгснэ? Мэдээж хаашаа явах уу? Нөгөө дээр очин тий. X рүүгээ явна. X рүүгээ явна. Манай лоон бол тэрийг тэгэл хөрвөө тэгэл за явгээл явуулчих байгаа байхгүй. Тий. Энэ лоон ихтэй ер нь бол аюу муу залууд ерөөс биш. Маш зүгээр залуу. Чин тий ингээд буруу юм ерөөсөө хийгээгүй байхгүй. Тэ ерөөсөө нэг хүний араар ингээд тавьж ерөөсөө яасан байхгүй. Чин тэгэл нэг эмэгтэйд хайртай дуртай болвол хэрлэх санал тавиал яасан. Яг нэг буруу зүйл нь өвөг дээдсэн болоодтэйсэн буруу гэж магадгүй гэж. Тэгэл манай хинцээ лооны их гэдэг энэ чинь айл нь шүү дээ. Аха. Лооны. Айлын нөгөө дээр очиод нөгөө чинь бүр нэг байшингаас ерөөс гардаг нэг юм сахал магалтай болсон тийм. Агууд амьдралыг хүн шиг. Агууд амьдралыг хүн шиг гарч ирлээ. Хүү би ч одоо солиорч юм ааш юм хийм мараад байна гэл. Хараад энэ чи хоёулаа тэгэл айлын бас бантангуудаа цогтож бацаад явах чагаад хашааг нь мөрөөсөргөөл. Тэгэл хоёулаа орж юм ярих уу гэл.
яаж байгаа. Тэгснэ буцаад орчин цагт манай өвөө юм хоёр байгаа тийм. Манай имиж бүр ингээд энэ хайрын түүхт бүр ингээд инвест орсон заяа. Бүр яг ингээд rom-com ингээд донцсон юм. Огчч шивэл. Би өстой энэ тэгмүүд манай орчин цагт нөгөө ивэ гэж. Эмээ өвөө хоёр дээр очиж байгаа. Хөгшүүлийн асамж байгаа газар тэгмүүд манай өвөө ч гэсэн ингээд жоохон зүрх мөхний асуудалтай гэдэг нь ингээд гарч ирэл. Имиж хүлдэр уурмар тоглож мөглөл байгаа юм заяа. Тэгснэ одоо буцаад нэг хин Нова Али хоёр дээр очиод тий Нова Али хоёр хоорондоо солиост амьдрал юм байгаа тийм байгаа. Тэгээ би одоо ингэ хэлж байгаа баг юм чалчаад хоорондоо хоолтөл орой хоолтөл бүрхэн хоорондоо ярилцаад тэгээ манай Нова ч Алигаас дахиад нэг хит ханахгүй гэж бодсон гэж байгаа байхгүй. Тэгэхээр хит ханахгүй шүү. Маргааш би чамд ингээ гоё газар үзүүлээ. Натаанд яваач гэдэг юм. Тэгэл амар гоё романтик газар очдог те. Бүр үнэхээр гоё романтик газар очино. Бүр үнэхээр ийм өстө хаанаас болт юм бол те. Энэ одоо баг backyard-д байгаа гэсэн юм та. Яг гэрийнхэн гадаа ийм газар байгаа гэсэн юм те. Ямар ч болоо нуугснуудтай. Миний л одоо амьдралдаа үзчихсэн кинонуудаас хамгийн романтик сценүүд хань нэг байна. Тэгэл энэ юутай нууран дээр нэг завтай ингээ явж дээрээс бороо ороод. Тэгээ яг амар ингээл инээлж ирсэн аа. Айлын шууд эргэж харснаа. Чи яагаад над руу ерөн захиа бичээгүй гэж унж байгаа байхгүй те. Хоорондоо зүү зүгээр явжсан. Тэгэл айлын ясгаар надад ерөөсөө юм дуусаагүйсэн шүү дээ. Чи яагаад захиа бичээгүй? Надад ганцхан захиа бичсэн юм бол би одоо уул нь бол чам хүлээгээл ингээ байж гсэн гэж байгаа байхгүй. Тэгсэн чинь маа нөгөө би чамруу өдөр бүр 365 оны турш өдөр бүр бичсэн шүү дээ. Юу яриад байгаа юм бэ чи? Тэгсэн чинь хөөе зээж авцсан мэй гэдэг ойлгож байгаа юм чи. Тий. Ээжтэй яаж ийна те. Ээжтэй яриатай. Тэгэл одоо яах вэ? Тийм юм ярьсан хүмүүс ч шууд барилцаж аваад. Өстө хүлээж чадахгүй. Дээд хоёр дахь руугаа хахаас хүлээж чадахгүй. Шууд үүдэрээ ороод уцаа тайлж эхэллээ. Тэгэл энэ хоёр ч бас өглөө нь босоод бас ингээл амар ялуурж малуурал. Тэгсэн чинь маа Новагийн ороод дулаацалдаг байсан нэг билевсэн юм ихтэй байдаг ч байгаа байхгүй. Тэнгүүд маа Новагийн гэрийнхэн гадаа өөр машин байгааг харж байгаа байхгүй. Тэгэл хаалгын онгойлгоход бол нөгөө жоохон нэг юм жоохон дургуухан ч юм уу те. Эсвэл нэг юм ичингүйсэн маягтай ингээд хаалган онгойлгож байгаа байхгүй. Тэнгүүд маа нөгөө юм ихтэй яг уу ойлгож байгаа байхгүй те. Тэсээ энэ нөгөө чиний яриадсан юм ихтэй мөн үү гэл. Тэгээд ярьдаг гэсэн байгаа байхгүй те. Тэгээд миний ер нь бол анхны хайр ийм бүсгүй байгаа. Чи ер нь бол гүцэхгүй байх шүү. Гэсэн баашаа. Тэгэл бас сайхан ярилцаа сайхан гараад ирж байгаа байхгүй. Тийм тэгсэн чинь Айли бас хурж ирэл чи нөгөө нэг эмхтэй мөн үү? Би чамаагаа сонссон гэл. Орж хоол идэж мэдээж. Бас их awkward. Бас их awkward. Гэтэ яг айгүй бас нэг тийм mature хэлцээ байгаа байхгүй тийм. Ингээд 10 жилийн хүүхдүүд чиг X тэ шинэ найз хүмүүс юм байхгүй. Тэгэл яг тэр оройн хоолоо идчихэд маа нөгөө нэг билевсэрсэн юмхтэй чи нөгөө дээр очиод хэлж байгаа байхгүй тийм. За юу гэж хамттай байхдаа гоё байсан шүү. Тэгээд надаа ингээд гоё мэдэрсэн баярлаа. Бай бай. Үрд баяртай хайртай. Орол дээр нүүнс хүмүүсэл. Тэгэл энэ ч одоо баг хит хоноод байгаа тийм айлын хинтэн нөгөөтэй хамт. Тэгээд өглөөс ирсэн чинь амар ингээл дахиад биш мэдсэн тийм нэг сум ингээд зоож моцоо. Ийшээ явмаа гэл. Тэгсэн чинь яг нэг айлын анх нэг ярьжсэн шиг нэг өрөөгөө тэр чигтээ нэг зургийн хэрэгсээ тэр ингээд өгчүүлсэн тийм. Цогоор нарсан чи яг гоо ингээд далаа харж байгаа. Тэгэл манай айлын чинь тагтан дээрээ гараад сэж нүцгэн зураг зураал байжсэн чи хаалга төгшөөд очсон чи хин ээж. Йоо. Тийштэй энэ ч одоо тий. Тэгэл ээж нь үржснээ. Ноон одоо ирж байгаа гэж одоо. Тэнгүү шууд ингээд пал хийгээр ивч байгаа байхгүй. Чи яг юу бодсон юм бэ? Тий яг яах гэж ийсэн ийшээ. Ээж нь бас тэрийг очиж ойлгож байгаа шүү дээ. Аалыг бас ойлгож байгаа байхгүй. Аалаа шууд өөрөөс яагаад энд ирсэн мэдгүй. Гэтэ бас лонч сайн байдаг. Анхны харинч бас сайн хүн байгаад байдаг. Тэгэл хэцүү байгааг нь бас ээж нь хараад мэдээл. Би ч гэсэн бас ийм төвхтэй л байсан. Намаагаас ингээд залуу хахад бас залуу байсан. Би нэг хаяада ирж хартын нойр хавьд явчих таа гэж. Аав болон энэ залуу хоёрын хооронд би сонголтоо хийсэн. Гэтэ би аавыг чинь сонгосон.
одоо зөв сонголт байсан. Одоо чи харж байгаа зэн ингээ нүүрсээр ажиллаж ин гэл. Тэр ингээ өөж өнөлт би аав чи нэрнгээсээ хайртай шүү, хайртай итгэрээ гэл. Тэгээ яг энэ ингээд random үйлдвэрийн гадаа хурж ирэх хүмүүс нэг хүн рүү заагаад тэгэж хэлсэн ч гэж магадгүй л дээ. Тэгэл өөрийнх нь нэг хэний битсэн 365 захиаг өгөөл за одоо чи сонголтоо өөрөө хийдэй гэл охин өгөл итгэл явуулдаг те. Тийм. Нөөдөө хурж ирэнгүүтээ одоо лоон ирж байгаа гинэ гэдэг ч аах тий. Тэгсэн чинь өчтөө одоо юу бодож ирсэн анханасаа. Анхаасаа яг яах вэ? Надад зүгээр ингээд хит жоохон жаргаж авч байгаа. Тэгээ буцаад нөхөртөө очиж ирсэн юм. Тэгэл нөгөө ч нэг хамгийн iconic систем. Чи надад яг юу хүсэж байгаа юм бэ? Яг юу хүсэж байгаа юм бэ гэл. Тэгэл нэр чинь what do you want? Тэгэл нэр дахиад зодтолтол буу юм болол тэгэл нөгөө манай хин чи ууралж аваад Захианууд уншиж байгаа аль чи ууралж аваад тэгээ захианууд уншиж эхэлдэг. Тэгэл захиаг нь уншаад гинт ухаарал. Чи буцаагаад нөгөө нэг манай хоёр өвөө юм хоёр дээр буцаад дахиж ирж ирдэг байгаа. Одоо яг энэ дэр манай имиж нөгөө нэг энэ түүхэнд маш аюу орцсон байгаа шүү дээ тий. Энийг хэний сонгосон юм бэ айлыг гэл. Тэгэл гисэн чинь чи ингээл ер нь түүх дуусж байгаа гэж хэлчихдэг тий. Тэг өөрөө санаг гэж бодоод тэг ягаад өөрөө санаг гэж хэлсэн байх нь вэ? Учир нь энэ имиж чинь айлын болж таардаг байхгүй тий. Харин тий. Ягаад тэр энэ имээ ингээд дандаа улаан хүмүүстэй гэдэг нь бас цэрийг бас илэрхийлж чадж байгаа юм л да тий. Харин тий. Тэгээ би түрүүн ирсэн шүү дээ. Манай айлч ер нь дандаа улаан устай байж байгаа тий. Бас ер нь энэ өмнө гардаг нөгөө нэг яг орчин цагийн хэсгүүдээр нь айлч нөгөө нэг төгөлдрөөр тоглож чаддаг гэдэг бол нөгөө нэг анх манай нөгөө айлын хоёр нөгөө нэг олцож байхдаа харуулсан шүү дээ. Тэр банд манерс дээр байж байхдаа. Тэнгүүд дараачийн хэсгээр нь яасан гэсэн чинь орчин цаг дээр байж байхдаа суулгч нь имэдэр хурж ирсэн ээ. Төгөлдрөөр тоглоё гэдэг чинь. Тэнгүүд манай нөгөө имэж чинь болохоор би төгөлдрөөр тоглож чаддаг байсан юм аа. Тэгэхээр ер нь манай имээ нь ерөнхийдөө жоохон ойсон чинь орж гардаг жоохон зөнчгсөн. Энэ дээр болохоор өөрөө нөгөө дименчтэй гэж орсон. Дименчтэй болохоор монголоор бол зөнөх хүч. Яг Тэгээ юмаа санахгүй байгаа байхгүй. Тэгэн гол нь гинт нөгөө нэг нова болох буюу манай өвөө ингээд түүхүүдээ уншиж өгдөг байсан. Тэр түүхүүдээ уншаад буцаад айлыг санаал энэ хоёр чи амар гоё өрөөндөө гоё юм романтик юм орой хоол шиг юм ингээд засуулаад бэлтцсэн. Ноо чинь буцаж ирсэн их нэрийгээ хараад тийм. Одоо хоёул нэг хэдэн минут байгаа вэ гэсэн чинь ноо амар өрөвдөлтэй өмнө чи санахтаа 5 минут ч хүрээгүй гэж хэлээл. Тэгэл хөрхий энэ хоёр чи хүүхдүүдтэй болж таарад. Тэгээс өмнө бас нэг хэсэгтэр ингээд тэр энэ хоёр гадаа нэг агаалжсэн чинь өвгөний хүүхдүүд нь ирж байна гэл. Тэгээ нэг 3 хүүхэд байгаа тий. 2 эмэгтэй нэг эрэгтэй ачтай хамт ач охинтойгоо хамт ирж байгаа тий. Тэгсэн чинь нөгөө хүүхдүүд нь бас ингээд одоо айлыгаа тий ээжигээ харангуйтаа сайн уу гэл ээж нь бас хүүхдүүдтэйг ингээд анх удаа танилцж байгаа юм шиг сайн уу гэж хэлцээд байгаа. Тэр бол айгүй сайд байсан. Айгүй сайн тий. Тэгэл яг би бол энийг яг өмнө шууд ойлгоцсон байсан. Үзсэн байсан. Шууд энэ улаан хувцас үзээд байна да. Энэ яг л улаан хувцас. Энэ яг хүн эн чи яг айлын юм шүү гэл. Чи мэдтгүй байсан боо. Мэдээгүй би олчлоо гэж боо юм басан байгаа. Тэр реакшныг одоо оруулъя. Baby, I have a theory. Ихтэй битгий хэлээрээ. Энэ хөгшин нөгөө энэ эмэгтэй айлын тэгээд айлын нэгтэй нөгөө юутай дименчтэй болсон зүнөд марцсан ой самжаа марцсан тэгээд нөгөө ингэж нөгөө сануулж ингэж нөгөө нэг байнга энийг нь яаж өгдөг. That's a very good guess. Okay. Тэр өвгөн чи ихэндээ нөгөө нэг яагаад ч штэ. Нөгөө нэг ихэндээ сэлбэр заваар нөгөө явж ирсэн штэ. Энэраас бас улаан. Бараг бүх outfit нь улаантай юм шиг тий. Тэр энэ улаан уцсан шүү дээ baby. I got it. Тэгтээ. I fucking told you baby. Чи нэр өмнө ерөөсөө мэддэгсэн baby. Ever baby. За тэгээ ийм реакшн гаргасан байгаа. За тэгээд үүнээс хойш одоо тэгэл лон айлын хоёр хоорондоо юм яриад манай айлаа чи өөрийгөө ойлгоод би чамтай байхдаач гоё гэтээ нөөдөж байхдаач гоё гэл тэгэл гисэн чи манад лон би яг яах ёстой вэ? Тэг би чамайг орхих ёстой юу? Эсвэл очоод нөгөө чи буутах уу, зодох уу гэтээ аль ч сонголт нь чамайг алж таарах. Тий, чамайг алж таарах юм гэж.
Тэгээд лонж ойлгосон, айлж ойлгосон. Али буцаад навадаар ирээд тэр хоёр тэмрэлтэл манай орчин цаг үе дээр эмээ өвөө хоёр хоорондоо тэмрэлтэл хамтдаа бүжиглээл тэгээд нэг жоохон нэг минут 2 минут болоо байжсэн чинь буцаад Чи юм бэ? Яг намайгсаа хайртагсан байна. Би жаа танихгүй цаашаа гэж. боо юм болол эмчнэр авч яваал тайвшруулаад тэр нөгөө нэг уншиж өгөөдсөн хүүхийн номыг нь бичсэн хүн нь Өөрөө айлын айлтай. өөрөө тэгснэ чамайг танихгүй байх үед энэ түүхийг надад уншиж өгөөрэй. Тэгэх юм бол би чам дээрээ буцаж ирнэ гэсэн бичгтэй. Үнэхээр sad. Sad as fuck. Манд хөрөөсөн байдаг юм аа. She's sad as fuck, baby. Are you crying? Why are you crying? Sad as fuck, baby. Ингээд яа. Би яг ингээд хөвшрөөд ингээд нэг яг деменча эсвэл одоо монголоор зүнх шүү дээ. Зүнхөөс амар байдаг байна. Ой санамж олох юм тий. Энд чинь ингээд 5 минут болоод яа гэж байна шүү дээ. Oh. Come here. Mwah. Oh. Read this one. Шаша. Шаша. She wrote this. Тэгээ цаг хугацаа жоохон өнгөрөөл манай имиж нь өөр тасагтай тайвширцагтай ороод гэсэн чинь манай нөө бас зүрхэн нэлээ хаагдах чахал те эмчтэй оруулахгүй уулзчихгүй гэж байгаа нэлээд нэг дараа орон дээр нь орол уулзсан айлтайгаа Гэсэн чи айлын шууд нова гээл те шууд санаж байгаа байхгүй. шууд таниал Хайр бит хоёрыг хамт тавьж явахгүй л хахтаа. Нөгөө болгоод хайр сэтгэл бүх боломжгүй зүйл гэж үгүй юм. Тэгээ маргааш өглөөс ирсэн чинь тэр хоёр хоорондоо хөдөлгцөөд өнгөрсөн байгаа байхгүй те. Хэмрэлтэй тийм. Яг ерөөсөө зэрэг өнгөрцөн. Тэгсэн чинь шууд дараагийн шот нь Төгсөлийн шатн дээр баахан шуунууд ингээл нисэл. тэгээ санаж байгаа бол манай айл чинь нэг шоу байсан хайрлахгүй гэсэн чинь тэгээ манай хоёр бол ингээ шоу болоод нисээд явсан байт юм аа. Тэгээ ер нь кино ингээд үзэж байгаа те. Үнэхээр хөөрхөн хайраад үг. Надад зүгээр анх үзсэн хүний зүгээс л ерөөсөө сэтгэл юм бол тунд ажгүй. Надад төгсгөлийн тэр одоо твист нэх юм те одоо энэ өвөө эмээ хоёрын өвгөн эмгэн болцсон байгаа тэр үеийн надад үнэхээр амар таалагдсан. Яг тэр төгссөн өсвөл нь. Хэрвээ тэр байгаагүй бол за яг нэг байдаг л нэг ромком юм уу. Хэрвээ байгаа болохоор энэ кинонд бүр ингээд нэмэлт оноогоо хийх шээ. Яаж яах мэдгүй надад энэ деменча зэрэг тусчингууд тусчих үед гэж ер нь бол би айгүй хайдагтай. Яг хөшөрчөөд ингэж нэг яг ойсон мартаач юм дээс Тэртээ хайртай үнэ санахаачуд амар айгүй хөчөртэй. Тэгэхээр надад бол айгүй хүн туснаа. Тэгээд Тийм ч учраас чи өөлсөн. бас дээрээс нь киноны нэг юунууд таалууд нь айгүй таалагдсан. Одоо жишээ нь тэр айлыг нэг улаан хувцас мөвцгөл те. Тэгээ ноодоор буцаж ирэхлээр ингээд цэнхэр авчихсан. Цэнхэр хувцас өмсөж. Тэгээ ногооч болохоор дандаа их тийм хүүтэн өнгөтэй хувцас өмсөж байгаа байхгүй те. Бас дээрээс нь тэр пауи нийгмийн одоо нэг racism гэх юм байна те. Би тэр ерөөсөө тэрийг анх үзэж байхдаа би чамайг хэлээг бол би ерөөсөө мэдхэргүй мэддэг байсан тэр талаар. Өөд л ийм хүмүүс байгаа мэн гэж боддог гэсэн нэр. Тэгээ ерөөхдөө болол таалагдсан. Ер нь бол нэлийн таалагдсан. Би бол ингэж амар сэтгэл хөдлөх гэж бодож байгаа. Би яг өмнө ноутбукээс өмнө what do you want гэдэг хэсгийг нь л өнөөдрийн манай ноутбукийн recap review reaction ингээд дуслаа. Тэгээд дараагийн бичлэгээр бол би их нэртэй өмнө үзэж байгаагүй киног нь үзүүлнэ. Хэд хэдэн кинод байна. Би их тогтолж байна. Би үзэх гэж байгаадаа их баяртай байна. Цэг. Тэгээд дараагийн Бичлэг хүртэл баяртай. Дараагийн бичлэг хүртэл баяртай. Энэ бичлэг таалагдж байгаа бол лайк, share, subscribe, доор коммент хийрээ. Bye bye. Та бүхэн анх ноутбук үзэж байхдаа ямар сэтгэл төрсөн доор коммент хийрээ. Bye bye. Баяртай.